За битэлтийн ажиллаар усны одоо савны дээр болон доод түвшин метрийг 2 сенсор ашиглаад за энэ сав дотор усыг одоо 2 сенсор усанд одоо хөвгөд ер нь бол ноцоос ажиллуулаад усаа ийшээ шавхаар байна. За тэгээд ус одоо ер нь бол энэ сенсорын доод түвшинд очиход одоо ноцоос зогсоод ер нь бол ажиллагаа ер нь бол зогсож байгаа. За тэгээд одоо энэ дээр харуулж тусалт гэж үзэл. За одоо хүүрн. За одоо ингээд хоёр хүүрн усан дотор авсан байна. За энэ үед одоо ноцоос ажиллаад усаа шавж байгаа. За энэ үед болохоор одоо 10 ампер гүйл ирж байгаа. За манай битал дэшл нь болохоор яаж байгаа. Тэгээс 20 мА одоо дахиад тэр аналог аутпутээс энэ ноцоослоо одоо ер нь дахиад илгээж байгаа гэсэн. Тэгээд 10 ампер гэдэг нь болохоор 50% ноцоос ажиллаж байгаа гэсэн. Баттай. За одоо ингээд эхний сенсор одоо усны түвшнээс гартлаа гэхэд дараагийн сенсор одоо усны түвшин дотроо байгаа учраас ер нь бол ноцоос нь одоо усаас шавж байгаа. За тэгээд хоёулаа одоо уснаас гарлаа гэхэд одоо мотор маань зогсож байгаа. Тэгээд гүйл тик гэдэг утга заагаад одоо ажиллагаа ингээд дуусч байгаа юм байна.